сонирхолтой үзэсгэлэнгээр зочлоод уран бүтээлчтэй ярилцаж хадны зураачийн түүхээр аялах болно. За ингээд манайхан хадны зураачийн тухай канвастай зочин нэвтрүүлэг орон даяар гарсан. За үүнийгээ би YouTube сувагтаа оруулсан байгаа, та бүхэн үзээрэй. За нэлээд урт нэвтрүүлэг л дээ, цагийн материалтай. За үүн дээр баяжуулаад одоо би YouTube-д хийхээс өмнө энэ хадны зургийн тухай ярихт нь би дөнгөж өчигдөрхөн хийсэн яг яриан дээр нь дэвсэе гэж бодоод байгаа. За хаана вэ гэхээр одоо хэдүүлээ бидний яриад байдаг одоо энэ хийсэн оруулж ирье. За дэвсчээд хэрхэн яаж хийснийг би та бүхэнд ярьж өгнө. За үндсэн хадны зураг маань бол одоо AI-аар дүрсчүүлээд дүрсийгээд энэ байгаамаа. За энийг томруулах хэрэгтэй. 200 дээр татаад аваад ирэнгүүт за 201 дээр татах юм байна. За ингээ ороод ирчих. Мөн бишээ метр байгаагүй бидний одоо монголчууд эвч байгаагүй гэдэг юм янз бүр байгаа юм шиг. Эсвэл одоо хүмүүс байсан ч гэдэг. За энэ канвастай зочин нэвтрүүлэгт нилээдгүй хадны зургуудыг оруулсан. Дээр нь AI-ийн дүрсүүд баяжуулж өгсөн. AI-ыг одоо контентод хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг бодит жишээгээр энэ нэвтрүүлгээс харж болно. За ирээдүйд ч гэсэн AI ашигласан нилээдгүй олон нэвтрүүлгүүд гарна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэр чинь одоо 1518 газар. Тэрний 129 газар нь яг нэг сэхэлмэн зургуудыг зурсан баг. Зургийн хоорд одоо хүмүүс энэ хад шулуун дээр ингээд өөрсдөө одоо үзүүлсэн. Одоо би ирвэ ингээд одоо уул хатанд явж байгаа. Одоо энэ шинж ухааны хэлбэрт орох. Одоо бид нар бол энэ зургийг 2020 би одоо яаж энэ шинж ухааны хэлбэрт орох. Одоо бид нар бол энэ зургийг 2023 онд Үнэгэв аймгийн. За энэ зургийг гихт нь одоо яг би энэ хадны зургийг одоо AI-аар одоо ингэж шар тэмдэглэгээ оруулж одоо ингээ хөдөлгөөнийг бас үүсгэсэн. Бид нар бол энэ зургийг 2023 онд Үнэгэв аймгийн засаг даргаанд хамгийн газрын захиалгаар Үнэгэв аймгийн. За энэ дэр нэг өөр хадны зураг орчлоо тий. Энийгээ засаж байна гэдгийг та бүхэн маш сайн хараарай. За Үнэгэв аймгийн 3 дэс сумын хайгуулыг хийж хагаад тухайн тэр 3 дэс сумын би бүр ам жалга хад болгоныг шалгаж үзээд энийг бүтгэсэн. За тэгээ бид нар энийг одоо өөрсдөө тайланд оруулаад яамд хаваад байгаа гэж хаад бид энийг өөрсдөө. За яг бодитоор харагдаж байна тий энэ дэр. За одоо албан ёсоор өгүүл болгоо хэвлүүлээд тэрийг албан ёсны одоо археологи юм уу түүх дараагийн хүмүүс энийг. За одоо яг энэ хадны зургийг бодитоор нь дүрсчүүлсэн дүрс маань бол энэ байна. За энийг би энд одоо оруулж өгье. Оруулаад скейлдэх шаардлага гарч ийн 201-ээр. За ашиглаад аваарч байгаа. За энэ баг. Тэрийг бол тийм хүмүүс тэгэж орж явахдаа олсон юм байна. За одоо энэ дээр залгуулад эмэгтэйчүүд алхаж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд алхаж байгаа үе дээр нь би бас ийм нэг дүрсийг бас хөдөлгөөнд оруулсан. Одоо төрнийгээ дэвсэе. Одоо аль болох ашигласан бүхэл одоо AI нэвтрүүлэгтээ оруулж өгөх нь бол миний хувьд бол нэлээд чухал байгаад байгаа. Яагаад гэхээр угаасаа хөдөлмөр орсон дээр нь тэгээд тэр баримт нь бол тийм одоо номны тэр хуудсан дээр байж байгаа. Тэгэхээр энэ нь бол тийм одоо тэгэхээр судалгааны хэрэглэнд оруулах гэдэг бол албан ёсоор бол. За одоо яг энэ дараагийн дүрсийг амьлуулъя. За юмар дүрс вэ гэхээр одоо энэ харцсан явсан учраас энэ гэрийн дүрс орж ирвэл болохоор харагдаж байна. Ингээд дүрсээ нэг нэгээр нь дэвсэж байгааг та бүхэн харж байгаа бах. Судалгааны хэрэглэнд оруулах гэдэг бол албан ёсоор бол мэргэжлийн хүмүүс тэрийг өөрсдөө тайлбарлаж одоо ном зохиол бүтээлүүдэд оруулаад тэгэхээр тэрийг дараадаг хүмүүс ашиглах шууд. За энэ хадны зураачийн дүрсээс гадна дахиад баяжуулах хэрэгтэй байна л да. За наашаа алхаж байгаа дүрс оруулчих. Сая гэр өгсөн учраас наашаа алхах нь энэ дээр нэг жоохон алдаа байдаг, тэрийг засчнаа.
ер нь бол алдаа гарах нь бол одоо энэ харж яг нэг таяг барьчихж байгаа. За энэ зүгээр энэ таягийг ингээд хасаад хэдүүлээ явчихнаа. Ингээд та бүхэн анзаарч ивэл яг нэг нэгээр нь дүрсүүдэд дэвсээд яваад байгаа. Одоо энэ дээр энэ дүрсийг оруулж өгье. Одоо баатрын дүрс гэсэн үг. Алхаж хахад баатар одоо харж байна гэдэг ийм. Тэгэхээр тэрийг дараадаг хүмүүс ашиглаад авмаар байхгүй. Тэрээс шууд зургийг аваад ингэхээр тэрийг За одоо энд нэг жохон дүрс. Тэр нь бол одоо яг нөгөө хадны зураачийн дүрсийг оруулчвал болж байна. За би сүүлд хадны зураачийнхаа дүрсийг нэлээд сайн гаргаж өгсөн. Яг энд байна. За энэ байна. За энэ дээр нэг жоох эффектний харагдуулахгүй бол шууд юугүй энэ юу маань бол ороход жоох эвгүй. Тэгэхээр хинжээнээс би transition татаж оруулж ирж дэвснэ. За одоо бүгдээрээ яг хэдэн дүрс дэвссэнийг харцгаая. Нэг дүрс, за хоёр дүрс, 3, 4, 5, 6. Ингээд 6 одоо кадр яг энд тавигдсан байна. Бүгдийг нь AI-аар үүсгэж хөдөлгөөнд оруулсан. За энэ мэтчлэнгээр бид нэвтрүүлэг дээр бас AI-аар ингээд баяжуулалтуудыг хийж болно. Одоо нэг ясандаа нэвтрүүлгээ баялаг болгож болно л гэж байгаа. За нийтдээ нэг 50 минутын энэ нэвтрүүлэгт за нэлээдгүй AI-ийн дүрс орсон ийм ажил болсон. За үннийг хэдүүлээ одоо рендерлээд YouTube-д хийх ажилдаа оръё. За их өндөр гигата байх хэрэггүй. 20 дээр л татаад хийчихэд хангалттай YouTube бол тэг өөрөө сонгочноо. За 4K Б баяр YouTube. За ингээ рендерлж гаргаад YouTube-д хийхэд контент манд бэлэн боллоо. За Canvas-аар зочин нэвтрүүлгээр бол хадны зургийн тухай ярьсан та бүхэн үзээд ойлгоорой. За энэ мэтчлэнгээр бидний хийсэн ажил одоо нэвтрүүлэгт орж баяжигдаж AI болдог гэдгийг нэвтрүүлэг үзээд ойлгоорой. За үүнээс гадна баримтат кино болон за зарим нэг нэвтрүүлгүүдэд за хөрөг нэвтрүүлгүүдэд одоо AI-ыг ашиглах тохиолдлууд нэлээдгүй байдаг.